бас гой зүйлсүүдийн талаар ярилцсан. Тэгээд өнөөдрийн сэдв болохоор яг бүгдээрээ яг шархалсан зүрхний талаар ярилцах боллоо. Тэгээд яг юунаас олж бас хүн яг шарх автын. Тэгээд бас хүнд шарх өгөх бас мэдрэмж ямар эдхийн гэдэг талаараас ярилцсан. Тэгээд бүгдээрээ энэ талаар дэлгэрэнгүй гоё би бинтэй хуваалцаад түүхээ ярилцаад явъя гэж бодлоо. Яг хөө миний хувьд бол яг шоуны эхнээс нь эхлээд байсны хувьд бол өнөөдөр ингээд яг 2 дахь удаага шинэ хүмүүсээ хүлээн авч байна. Айгу цөөхөлөө болох мэдрэмж амар хоосон байсан. Тэгээд шинэ оролцогч нар орж ирж байгаа хамгийн гоё мэдрэмж нь бид нар буцаад олуулаа болж буцаад юм ам бүл нэмж байгаа мэдрэмж нь бол миний хувьд бол үнэхээр гоё санагдчихж байгаа. Тэгэхээр амар шархалсан зүрхтэйнүүд нь 24 оны хавар салсан. Тэр үед бол бас яг тухайн хүнтэй яг амар өндөр экспект тавиад тэгээд ирээдүгөө ерөөхдөө төлөвлөж исэн. Тэгээд яг өөр газар лонг хийх хэрэгтэй болсон. Тэгээд тухайн хүний бас яг хүсэл мөрөөдөл зорилго карьер өөрөө маш тийм хүчтэй том яг хэр багийн хүнд холдоод байхааргүй тийм маш олон гоё боломжууд олцсон байсан. Тэгээд 2-3 сар гарan ингээд лонг хийсэн. Яг тэр хүнд нөгөө нэг цаана байгаа газартаа өнгөрүүлэх цаг хугацаанд ингээд над дээр ирээд байгаа байхгүй. Тэгээд бүрэн дөрөв тэнцэнэ яг амьдралдаа тасч өгөхгүй байгаад нь над бас амар хэцүү байсан. Тэгээд окей. Тэгээд би яг салъя гэдэг шийдвэрийг гаргаж ирсэн. Тэгээд тэр бас ингээд амар хүн туссан. Тэгээд яг тэр хүнийг бас ингээд өөрөөсөө холбоолохын тулд бас ингээд бас жүжиглэх тавилтыг хэрэг болсон. Тэгээд яг зүгээр яг энийгээ яриад хэлэх юм бол тэр хүн угаасаа эцээч ингээд сонсохгүй. Үгүй зүгээрээ хамаагүй гэл ингээд хоёулаа болно бүтнэ гэл те тавьж явуулах гэхээс илүүтэйгээр өөрөөсөө юм холдуулах тийм амар хэцүү шийдвэр байсан. Яг өөрийнхөө яг хүсэж байгаа мэдрэмж болон тарих зүрх хоёрын юм амар том өргөлдөөн байсан. Зүрх нь ингээд хүсэж байгаа ч гэсэн тарих нь үгүй болохгүй гэдэг юм. Тухайн ирээдүг болсон шийдвэр гаргах. Тэр бол маш хүндэс. За яг надад яг үннийг хэлэхэд амар олон юм бодогдож байна. Яг ингээд хоёр хоёулахнаа байхад ч юм уу камерны арт байхад яг ингээд үнэхээр би таалагдж байгаа гэдг нь бол надад мэдрэгдэж байгаа. Гэхдээ хаяа бас яг камерны уурт ч юм уу жоохон хитрхи шоунд зориулж ямар нэгэн үйлдэлүүдээ гаргаад байгаа юм шиг тийм мэдрэмж надад бол төрж байгаа. Тэрнийг ч гэсэн би өөрт нь ер нь бол надад ингэж санагдаж байна гэж хэлсэн. Надад бас одоо өчигдөр жишээлбэл намайг болцоонд дагуулж явдаг нь яагаад бас асалтын өдөр тэгэж дагуулж явсан бэ гэсэн бодол бас төрсөн. Одоо зөв бодож шүү. Яг зөв. Яг үнэр авч байна. Өөрөө болохоор би өнөөдөр хасагдчих магадгүй учраас чамайг ингээд ер нь бол сүүлийн моментаа ашиглаад ингэж болцоонд орж ийн гэж хэлсэн. Гэхдээ үнэхээр өөрөө хасагдаад би үлдсэн тохиолдолд одоо намайг хүнтэй үерхүүлээд ингээд үлдээх бодолтой байсан юм уу гэдг нь бас айгу сонио. За сэр. Тэр нүдэнэ. Зүуд нойрноосоо сэр. Тэ одоо энэ чинь бас болцооны шоу шүү дээ. Би үнэхээр үлдсэн бол ингээд хүнтэй үерхсэн тэгсэн чинь тэр хүн хасагдсан тэ. Тэнгүүт надад бас айгу тийм сонин мэдрэмжтэй үлдэх юм шиг санагдаад. Ер нь л миний толгойн дотор бол айгу их тийм нэг жоох эргэлзээтэй бодлууд байна. Гэрлэх санал тавьж байгаа юм шиг тий. Ингээд сөгдөж ирэл. Тэгсэн хүртлөө цаагаараа гол нь өөрөө юм хийгээд явдаг. Өөрөө айгу тийм. Тэр нь хамгийн онцгүй байхгүй тий. Хасалтын урд өдөр. Тий. Үнэн байсан бол швейсэн бол бид нар ингээд дэмжмээр байхгүй амар худлаа гэдэг юм мэдээд байгаа. Сэргчийн дээ, арал сэргчийн дээ. Энэ гэхдээ хамгийн гол нөгөө монголчууд сэрэх гэдэг шүү. Арал сэрэх. Өөртөө нэг бодох тийм сэхэ өгөхгүй ингээд дайраад нөгөө залуу. Өөр ингээд баг бодох зай орон зайг одоо мастер гэрээ мэдээд байгаа байхгүй юу? Харин тэгэл бүр дайраал тий. Гэтэ та хэдэ одоо ингээд яг бага наснд тохиолдож ирсэн нэг юм яг анхны шархаа ингээд авч ирсэн ч юм уу? Тэ нэг тийм үед хүнд байдаг штэ яг тэр талаараа ингээд
хөгжилтэй ч юм уу эсвэл бүр амар уйлмаар ч юм уу тийм түүх байгаа юу яг одоо гэхгүйгээр яг бага наснд ч гэсэн тохиолдож байна. Энэ болохоор ингээд эргээд дурсахад болохоор ийм жоохон байх үед нэг хөөрхөн дурсамжийг санагддаг байхгүй юу? Гэтэ би 10 жил багасаа ч гэсэн ер нь өөрөөсөө дүү хүмүүстэй үргэлжлэсэн. Ер нь өөрөөсөө ах хүнтэй үргэлж үзээгүй. Тэгээд Тийм үү? Тэгээ 2 анги доор идэг нэг хүүхэдтэй үргэлжлэдэг байсан аахгүй юу? Тэгсэн чинь би нэг өөр ангийнхаа нэг хүүхэдтэй сайн болчиход тэгээ үргэлжлээс ирнэ бас ингээд нөө 10 жил чинь ингээд амар ингээд идэв шүү дээ. Тэгчээ тэр хүүхэдтэй салж ир дараагийн хүнтэйгээ уулзах хэрэгтэй. Тэгээд би 12 сарын 31-нд хоёулаа салъя гэж хэлсэн чинь өвдөг сөхөрч ингээ уйлаад үгүй гээд уйлаад тэнгүүтээ хоёулаа сүүлийн дурсамж юм чинь нэг гой дурсамжтай юм хийгээд нэг хажууд нэг дэлгүүрээс нэг хөөрхөн хоёр бугуувч авч ирсэн. Тэгээд би бол шархаа аваагүй нөгөө хүн маань Өөрөө нэг өгсөн. Тэр хүн бол шахасан юм байна. нөгөө хүн бол шах өгсөн. Шинэ ондоо шинэ үнтэй эхлэх гэдэг. Хуучин ондоо хуучин үнийг илтээгээд. Үлтээгээд орсон юм тий. Шинэ онлоо. Тэгээ би амар муухай 12 сарын 31-нд бас хадыг хэлчихээр бас тэр үнд 12 сарын 31 болохоор бас нэг хаяа бодогддог дурсамжийн нэг юм болчуудаа гэж бас хаяа. Би бас нэр шинэ жилээр хаягдаж үзсэн юм байна. Бодсон чинь яг анхны үерхэл байсан. Гэхдээ яг хуу бүр амар serious байгаагүй жоохон байсан. Тэгээд яг шинэ жилээр гэж Америкт байсан. Тэгээд өөр хотод амьдардаг байсан. Тэгээд бид нар найзуудаараа нийлээд манай найзууд машинтай тэр хот руу очиод би Christmas бэлэг өгсөн чинь за хоёлаа болио гэдгийгсэн. Ее. Яраа тэ. Амар. Бэлэг өгсөн чинь зүгээр. Харин тий. Энэ булын ийм ялгуун болчих гэж тий. Чүүд одоо тийм байгаа юу? Бага. Би яг ер нь бол хүнтэй нэг хоёр хүнтэй л үргэлж үзчихсэн. Яг миний анхны үерхэд 18-аас 19-аас нэг 4-5 сар үерхэд бол яг миний яг тэр анхны одоо яг хайр гэж зүгээр яг бодож исэн тэр хүн маань чит хийсэн. Тэгээд тэрнээс хойш бол тэгэл за явж тэр үнийг явуулахад амар амархан болсон. Би бол амар яг үндэд баярлсан. Ингээд салж чадахгүй байгаад байсан чинь яг тийм хийсэн мэдчихэд ингээд ачгүй дээ. Амар гоё явуулаад өгөхөд амархан болоод тэгэл тэр үндэ зүгээр ингээд өөр чад жаргалсан ойлоо ингээд би бол өөртөө чинь дахиж ингээд холбогдмооргүй байна гэж тэгэл ер нь бол дуусгасан маа. Тэгээд ер нь бас яг өнөөдрийн намайг хин гэдэг хүн гэдэг тэр experience бол бас амар нөлөөлсөн гэж бодлоо. Наанаас ч яг залгаад юм бүгднгээс нь юм асуучгаад гэхдээ яг тайдас яг чит хийжсэн хүн байна уу? Ер нь Читлүүлжсэн хүн байна. Читлүүлжсэн үеийн яг эмэгтэйчүүдийн баяраар Мартин амнаар. Йоо, яг Би тэрийг нь өөрөө яг нүдэрээ олж харж барьж авч байсан. би бол яг үнэлэлч би 16 настайдаа анхны яг тийм том үерхэлтээр бол яг маш том алдаа гаргасан юм аа. Өвлөн англиас ирчээд тэгээ амралтаараа ямарч гэсэн тэгээд би тэгээ буцаа англи руу яваад ер нь бол нэг хагас жил бол энийг яг хинц хэлэхгүй яг дотроо байлгаал байсан л да. Зун ирчээд ялцчгүй би тэр охинд бүр үнэхээр хайртайс тэгээд яг бит хоёр нэг өдөр болцоод явчихсан. Тэгээд тэр охин яг одоо хэрэг хайртай гэдэг одоо ингээл яг илэрхийлэл яг бүр амар гой үг хэлэхэд нь би яг үнэхээр нүдрүү нь харж чадахгүй байгаад байсан. Тэгээд за энэ охин надад ингэж их хайртай байхад нь бол би ядаж өөрт нь хэлэх хэрэгтэй байна гэж бол тэгээд ямар ч гэсэн би өөрөө бол хэлчихсэн. Яг нь намайг өршөөхөр шийдсэн бит хоёр бол тэгээд бас тэр шархнаас тэгтээ бас одоо идэх гэж бас нэлээ удсан. Гэтэ ер нь бол тийм гэтэ олон тэрнээсээ их юм суралцаж авсан. Тэгээд алдааг бол 2 удаа гаргах ёсгүй байдаг юм. Их хөөрхийнхэн тий алдааг бол 2 удаа гарах ёсгүй байдаг юм. байдаг юм аа. яг хөө тэгтээ хин ч алдаа гаргаж болно. Тэрнийхээ талаар партнертайгаа нээлттэй ярилцаж чаддаг л байх хэрэгтэй. Тэ үнэхээр алдаа гаргасан бол тэрнийг хилээд уучлалтаа гуйгаад цаашаа хамт байхын тулд ямар алхам авдیں۔ Тэ
Ер нь нээлттэй ярилцаж сурах бүр амар чухал. Emotional cheat гэж бас байгаа шүү дээ. Тэр мөрөөгөө эртнээс яг анзаараад эхлэвэл тэрээгээ бас ингээд ярилцаад яг ийм болох гээд байна. Ингээд хоёуланд нь бас нэг ярилцаж учраа олох юм байгаа юм байна. Бас юуг чит биш гэж ойлгох тийм. Одоо зарим хүн зүгээр л хүнтэй жоохон сэтгэнэх бол чит хийж ийн гэсэн үг. Зарим хүмүүст болохоор тэр бол хамаагүй. Гэхдээ одоо үнсэлцэх ч юм уу өөр юмнууд илүү чит. Тэгэхээр яг тэрнийг бас ойлголцох хэрэгтэй ах гэж боддог. Энэ нэг нь тийм хэлээд байна нэг. Нийт бол яг 5 хүнтэй үргэлжсэн. Гэхдээ яг миний яг бүр хамгийн яг бүр яг үерхэл тооцогдохоор үерхэл бол миний хамгийн сүүлийн үерхэл байсан. Тэр үнтэй би яг 5 жил үргэлжсэн бүр. Бүр тэгээд яг тэр үедээ яг тэ бид хоёр яг амар үнэнчсэн би биэндээ. Тэгээд яг шарах үедээ өгөөл авах үедээ аваад тэгэл би бас өөрөө ингээл заримдаа ингээл өөрийгөө үнэхээр ойлгодгүй байдаг. Тэр үед яг тэр үнд амар хэцүү байдаг. Тэр үн надад хэлчихсэн ингээд чамтай байхаар ингээд миний сэтгэл санаа ингээд ерөөсөө 50 биш байдгаа ингээд байнга савлдагтай ингээд галзуу болгон дээр байгаа юм шиг байдаг. Тэгээд би бэлтрээвдал би үнэхээр чид хийж байгаагүй тэр үнийг. Тэгээд яг тэгэл тиймэрхүү л. Тэгээ нэг өөх үедээ шарах өөх үедээ өгөөд авах үедээ аваад ингээд өгөөд аваад тэгээд ингээд дууссан байт юм аа ингээд Шархалсан зүрхтэй залуу юм байна л да. За золоо тийм дурсамж байгаа одоо байгалах та. Яг миний хувьд гэвэл яг ер нь бол би бүр бага наснаасаа хамт байсан хүмүүс маань аюу олон удаа намайг чийтэлдэг байсан. Гэхдээ тэр болгонд нь би уурчилсан. Гэтэ ер нь тэсэж жагаад явдаг гэдэг үг байдаг шүү дээ эмэгтэй хүмүүсийн. Тэрнтэй адилхан би бас тэсэж байгаа тэр харилцааг дуусгасан. Тэгээ тэрийг яг давн туулахад бол яг хүн өөрийгөө амар ойлгох хэрэгтэй юм шиг байсан. Хүнийг хайрлахаас илүүтэйгээр яг өөрийгөө хайрлаж, өөрийгөө олж мэдэж, өөрийгөө хин гэдгээ мэдсэн цагт ер нь яг тиймэрхүү харилцааг дуусгаж чаддсан болов уу гэж би бодсон. Надад тойноос нь харамсаж үлдэх юм байхгүй байсан ч гэсэн бага наснаасаа эхэлсэн харилцаа гэхээр одоо бараг 13 жил орчим байсан. Яг хамтдаа байсан хугацаагаа бодвол нэг 6 жил бид хоёр хамт байсан. Тэгээд сүү тавьсан байсан. Бүр багаасаа өргөжсэн юм шиг тий. Төвчээртэй юм байна. Тийм. Гэхдээ тэр харилцааг дуусгахад мэдээж бас зүрхэл бас амар шархалж исэн. Яг хүүхэд насныхаа тэр хүнийг явуулна гэдэг мэдрэмж бол хамгийн амар байсан. Тийм. Гэхдээ бол би өөрийнхөө үн цэнийг мэдэрсэн. Одоо юу гэдэг хүнтэй суун гэдэг чинь бол жаргах гэж суудаг болохоос хүн зовох гэж хүнтэй суудаггүй. Тийм. Тэгээд яг би тэр үед амар сэрсэн гэх юм уу хин гэдгээ мэдэрсэн. Би яг ямар амьдрал deserve хийх ёстой гэдгээ амар ухаарсан. Яалчгүй амар шархлуулсан юм байна л та харах. Одоо болохоор хэдүүлээ яг шарх авсан байсан ч гэсэн тухайн зүйлээс яг хэн ангичрах уу тэгээ бас яаж яг өөртөө яг зөвөр хүлээж авах уу тухайн зүйлийг одоо ингээд буруугаар надад нөлөөлөхөөс илүү яг яаж зөвөр нөлөөлөх үү гэдэг талаар ярих юм байгаа болов. Тэгээ би яг 2 жилийн өмнө яг тэр эксэс авсан яг шахаад амьдардаг байхдаа англи охинтой 3 жил цуг амьдарсан. Манай хүн ч гэсэн ерөнхийдөө яг суух хүсэлтэй байна. Англи цуг явъя гээл. Тэгээ би яг ингээд зав одоо ингээд яг суух дээр тулуулдаг яах вэ? Ингээд англи охинтой сууж болох уу яах вэ? Гэрийнхэн яах вэ? Ээж автагаа уулзч болох юм болов уу? Манай ээж авч гэсэн бас жоохон тийм жоохон уламж сэтгэлгээтэй хүмүүс л дээ. Тэгээд эцэст нь тэгэл яг бож удаж байгаа шийдвэр гаргасан. Яг ганц ээж аваас нөлөөсөн гэж хэлвэл бас өрөөсөлтөө би бас өөрөө бодож байгаа бас яг таарахгүй янз бүрийн тийм асуудлууд бас байсан л баг. Тодорхой хэмжээнд. Тэгээд эцэст нь дүгнэлтээ хийгээл за хоёул ингээд ирнэ. Яг салж хийлээг юм аа. Тэгээд бас жоохон эрэгтэй хүмүүс болохоор тийм жоохон тийм баг бүдүүлэг хийсэн. За ингээд нүүлээ гээл тэгсэн чи хоёул хаашаа нөгч байгаа гэх. Хоёулаа бишээ. Хоёлоо бишээ. Амар тий. Манай ч бас хорцсон байна. Тэгээд манай хүн бас уйлаад уйлаад тэгэл шууд ингээд амар төрөгчлээ хийжлээ шүү дээ. Тэгээд яг л зөв хугацаа яаж болно шүү дээ. Ямарсан би шийдвэр бол гаргасан. Тэгээд хоёлоо ямарсан 27 хоног цуг байх уу яах уу гэдэг. Надад жоохон цуг бай чи би өөрчлөж болно гэж бас манай хүн хичээсэн. Тэгээд эцэст нь тэгэл 27 хоногийн дараа би усдаж авал за гарах хэрэгтэй байна. Уучлаарай гэлсэн.
Тэгээд тэгснээр хэдий би өөрөө ингээд салах шалтгаанаа хэлсэн ч гэсэн надад айгүй хэцүү байсан. Яагаад ч юм гинт. 3 жил сүг амьдрсны дараа яг хайр байсан юм бол яг байсан юм шиг байна. Хэцүү байсан. Тэгээд мэдхгүй юу санаагаа дотор айгүй л тийм харанхуулал байсан. Тэгээд тухайдаас тулааны спортоос хичээлдэг байсан. Гэтэ яг тэмцээнд орж байгаагүй. Тэгж маань найз тэмцээнээс хөөе олж орох юм уу гэсэн чинь тэгээд яг орсон чинь тэмцээн гэдэг чинь яг тийм бэлтгэл өдөр болгоны бэлтгэл хийж шал өөр байдаг. Тэгээд тэмцээнд ороод нийлхлэл ялагдаад ирсэн чинь за зэлмийн зорилго байна. Одоо л ялна гээл. Тэгээд баахан тэмцээнд ороод ялж малаа л тэгэл. Юусэн тэгэл тэр айгүй хурдан тэг мартагдаад их сэтгэл санахгүй болцсон өдөр болоод тэгээд хэд ялж малаа ялагдж ялсны дараа ерөөсөө нэг тийм зааса. Одоо тэгээд тэмцээн нэг ор шаардлагагүй байхгүй. Одоо бизнесээгээд амьдралаа хөг явъя. Гайгүй болсон шүү дээ. За бас инки манаас өөрийгөө бас хөрхэн танилцуулаад л авлаа тий. Ихт орчингоо сайхан тодорхой танилцууллаа. Тий. Хойлоо биш ээ. Тэр ямар айр тий. Хойлоо хаашаа нөгөөс хойлоо биш ээ. Чи ямар амар төрөд. Яг л тэгж. Тэгээ бас тулааны спортороос нэлийн ялтай байгуулсан гэдгээ бас жоохон тий мэддэг реклам тий. Рекламны бас. Рекламны пауз хийчихлээ. Тэнгүүд бүсгүүчүүд дотроо тэгсэн болоо. Миний хувьд ч гэсэн яг ингээд шарх аваад эсвэл ямар нэгэн одоо туулах хэвээр хүнд зүйл гарсан бол яг завгүй байх л яг хамгийн зөв шийдвэр юм шиг яг санагддаг. Монголд ингээд яг салалтыг ингээд амар буруу зүйл шиг ингээд хүлээж авдаг зүйлүүд амар их байдаг. Тэгээ миний хувьд болохоор салалт бол яг шийдвэр мөн гэж боддог байхгүй юу. Тохирохгүй харилцаа хангалттай сте танамжс авахгүй байгаа харилцаагаа дуусгаж чаддаг байх нь эрэгтэй эмэгтэй хүний хувьд бас яг өөрийн хувьд тавих бас яг цензур байх гэж боддог. Угаасаа тэр одоо тэр хүнээ явуулж тавьж явуулах чинь бас амар хайрын хамгийн том одоо бас нэг хэсэг гэж бас юу нэрдэг штэ. Тэ бас үгүй мэлж шүү те. Тий. Ер нь бол хайрлал тавиал явуулчихсан шүү. Баяндаа амьдрал ер нь бол баялаг шүү дээ. Йоо баялаг оо. Амьдрал гэдэг чинь санаа. Амьдрал үнэхээр баялаг байсан байлээ. Нэ. Тэрийг ч гэсэн бас энэ дээрээ бас үнэхээр мэдэрчин. Тэгээд та бүхэндээ ч гэсэн үнэхээр баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. За гоё л ярилцлаа тий. Тий. Хөрхөн. Чи ийм ярьж болдог гэсэн юм байхгүй. Энэ болсон ч бас ийм болсон байж болох л байсан юм. Сэтгэлийн болон шар Ялгуун болно гэж байна. Ялгуун болно. Ялгуун болно. Бид хэд ч гэсэн ер нь одоогийн байдлаар нэлээд хэдэн удаа ингээд шинэ оролцогчдод орж ирсэн. Тэ шинэ оролцогчдоо яаж арай тухтаа хүлээж авах уу гэдгийг бид нар бас гайгүй ойлгоцсон. Тийм болохоор энэ хэдийгээ ч гэсэн гайгүй хурдан ер нь бол тасгаад гайгүй л ах гэж бодож байна. Тэр тал дээр бол нэг санаа зовхгүй бах. Хэн нэг нь орхигдоод ч юм уу тиймэрхүү мэдрэмж бол төрүүлэхгүй л байх гэж. За ямар ч шинэ хүмүүсээ хүлээгээд авчлаа тий. Манайхан ч одоо хүлээж аваад сурчлаа дөө. Хүлээж аваад явуулаа тий. Харин тийлээ. Тэ надад хөөрхөн санагдлаа. Тэгээ манай хуучууд одоо нэг нэгээрээ сэрж эхэлж штэ. Харин тий. Арал сэрж байна. Яг надад бол энэ энки бол дайггүй таалагдж байна. тий, надад ч гэсэн. Одоо хитрхи ингээд нэг ингэсэн биш нэг бас арай нэг юм иршүүд тий. Шин юрин гэдэг нь бас хөөрхөн охин баг шүү дээ. Тийм байна. Номи бол хөөрхөн байна. Өөрийгөө бол хөөрхөн илэрхийлж байна. Тэгээ хурдан коллективдаа ингэж уусчихгүй болол Харин тийм байна. магадлал өндөр болдог. Жиюн манаас. Жиюн настай бас айгүй эвгүй шүү. Жиюн охин юм аа. Жиюн бол айлттай юм. Чимээгүй байж байгаа тас. Бас нилээ. Тий, бас нөгөө юу зочроо авсан л та тий төгсөөд дээрээ гэдэг. Гэтэ хасаад жиюн тохирох гэж магадгүй нэг бодлын. Хоёр гал нийлвэл бууд шүү. Тэгээ хитрхи амар л хаа. Хоёр бүр Кротглон тэр байж шүү. Тэгээ нэмэх асах байх хэрэгтэй. тий тэрнээс бол айж байна. Тэгээ тэр хоёр нийлүүл. Одоо бол хоорондоо бас яг зохицоод хоёулаа айхтруулах. Надад бол зөв жиюн ингээ хөнгүү олчоод нэг зүгээр нэг тий ямар ч байсан нэг хүнтэй ингээд нэг тайтгарыг гэдэг нэг тэгээд уулзаад байгаа юм шиг санаг. За тэр нэг өрөөнд нь орж. Гэтэ тэрийг айгу амраар илэрхийлээд байгаа байхгүй. Амар сансан чиний нүдийг сансан чиний нээсэлийг сансан гэж байна. Тэгэхээр ч. Гэтэ энэ хэд маань бас нөгөө бүгд нэг юм вакуумцсан орчинд байгаа шүү дээ тий. Хинтээж уулзахгүй, уцаараач ярихгүй. Тэгэхээр бас
жоохон тэрэндээ бас ингэж магадгүй те. Нэг сэтгэл санаа нь сонирн болоод. Ер нь хүний тийм сэтгэл санаанд вакуумцсан орчин ямар ч утасгүй те өөр найз гэр бүлийнхэнтэй харьцаж чадахгүй гэдэг тийм нөхцөл байдал хүнийг амар ингэж яа гэм бэ өөрчлөлт юм байна сэтгэл санааг ингээ бүлэглүүлэл те. Тий. Тэгэхээр яг тийм болж байгаа хаа. Нилээн тийм эмоцтой болох амар эмоцтой болт юм байна. Ивент итгэгч M Bank, Coca-Cola, Londa Professional, Номин сүлжээ дэлгүүр, Look TV, хамтрагч Ooze, Max Medics, Net Capital, Apoderi Pro Plus, Vitos Цэник, Ят компани,